Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ мегмар гарагийн мэндийг айлтган хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээллүүдэд бэлтгэн хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ, олон жил болсон шугам хоолойн гэмтэл ухаж засварлахаас өөр аргагүй байдал нь бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэхэд хүргэж байна. Энэ тухайн мэдээллийг иргэний хүсэлтэд үндэслэн манай сэтгүүлч Бодит Гэрэл сурвалжлаа. За өдөрч та бүхэндээ DBS телевизийн хамт олон иргэдээс ирүүлсэн нэгэн мэдээллийн мөрөөр сурчлагыг хүргэн ажиллаж байна. За миний энэ хажуу талд байгаа хэсэгт бол ингээд явган явхад бол аюултай нөхцөл байдал үүсгэсэн. За доошогоо цөмөрсөн нөхцөл байдал харагдаж байгаа. За энэхүү мэдээллийг Дархан хотын нэгэн иргэн манай телевиз ханд ирүүлснээр бид яг одоо сурчлагыг бэлтгэх гээд ирсэн. За газар дээр нэрж ажиллаж албаны хүмүүсээс тодруулахад бол яг энэ доор цэвэр усны 200-ийн голчтой ширмэн шугам байд юм байна. За энэ ширмэн шугам бол яг Дархан хот анх үүсгэн байгуулагдаж за цэвэр усны дэд бүтцийн хоолойг одоо барихад анх одоо хийгдчихсэн шугам гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол 60 орчим буюу 50 гаруй жилийн насжилттай ийм олон жилийн насжилттай болсон ширмэн шугам бол 2026 оны 2 сарын 14-ний өдөр цоорсон байна. За энэ ширмэн шугам цоорсноос болж бол энэ шинэ хорооллын зарим хэсэг за энэ хуучин хорооллын зарим хэсгийн айл өрх бол цэвэр усгүй болох нөхцөл байдал үүссэн учраас Дархан усан хувьцаат компанийн газар дээр нь шуурхай ажиллаж яалтаж байхгүй энэ одоо шинээр бүтээн байгуулагдсан явган үний энэ замыг бол ухаж авч ширмэн шугамыг бол засаж эвдэрлийг бол арилгасан юм нөхцөл байдалтай байгаа юм байна. Үүгээр юг илэрхийлэх гээд байгаа вэ гэхлээр ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийхээс өмнө газар доорх дэд бүтцийн ажил нь за хэдэн жилийн насжилттай дэд бүтц байгаа вэ, шугам хоолой байгаа вэ гэдгийг одоо үндэслэж шинээр бүтээн байгуулалтын ажил хийхгүй бол яалтаж байхгүй цэвэр ус, дулааны шугам гэдэг ч юм уу бохирын шугам хөлдөж, гэмтэж, цоорсон тохиолдолд яалтаж байхгүй дэд бүтцийн ажил хийж гэмтлийг бол засварлах үйл ажиллагаа хийгддэг. Үүнээс өдөрч та бүхний харж байгаачлан за энэ бол нэлээд олон тооны явган хүний бүтээн байгуулалтын ажил бол сүйтгэсэн юм нөхцөл байдал харагдаж байна. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар бол аль болох газар доорх шугам хоолой асуудалгүй бол шинжлэгдсэний дараа газар дээрх буюу ил харагдаж байгаа бүтээн байгуулалтын ажил хийх нь зүйтэй гэдэг нөхцөл байдлыг илэрхийлсэн байна. За яг үүний үндсэн дээр Дархан усан хувьцаат компанийнхаа одоо яаралтай арга хэмжээ авч за одоо энэ аюулгүй байдлыг хангах нөхцөл байдлыг авч ажиллах гэж байгаа юм байна. За 2 сарын 13-наас 15-ны хооронд энд бид нэр юуны цэвэр усны диаметр 200 шугамын гэмтлийг бол устгаж ажилласан. За тухайн шугам хоолой маань өөрөө дулааны шугам, магистрал шугам хоолойтой зэрэгцэж явдаг учраас за гэмтлийг болоход бол бид нэр болох ингэж 2 хоногийг зарцуулаад энд бол манайх яг ингэж ээлж ирээ солигдоод 2 хоногийг бол энэ дээр бол гэмтлийг устгасан. За гэмтлийг устгахын явцад бол яг энэ одоо та хэд ингэ харж байгаа миний зогсож байгаа яг энэ явган хүний зам дээр яг энэ бүтээн байгуулалтын доор бол манай шугам хоолой явдаг. Тэгэхээр энэ явцад бол Дархан аренад бол мэдэгдээд за мөн Дархан аймгийн орон нутгийн өмчийн газар руу бас мэдээлэл зөвшөөрлийг аваад зөвшөөрлийн дагуу энд шугам хоолой гэмтлийг устгах ажил бол хийгдсэн. За энэний дагуу одоо яг дулааны улирал ороод ирэхээр техникийн болон биологийн нөхцөл хэрэглэлтүүдийг бол хийгээд хэвийн горимд бол оруулаад явахаар бол ярилцаж бас тохирсон байгаа. За манай энэ дээр бол одоо яг нэг түрүүн дулааны шугам хоолой бас байгаа гэдэгтэй хамааралтайгаар газар маань одоо ингээд өөрөө хөлдөөд за газрын хөрсөн дээр хөлж байгаа дулааны улиралд бол буцаад одоо ингээд хөрсөн дээр хөлдсөн хөрсөн маань буудаг учраас цөмрөлтийн эрсдлүүд бол үүсэж байна. За тэгээ иргэдийн бас өгсөн мэдээллүүдийн дагуу бид нэр өглөө энэ мэдээллийг аваад за тэрний дагуу сая ингээд техникүүдээ гаргаж ирээд нөхцөл хэрэглэлтүүд бол хийгээд дуусгалаа. За тэгэхээр ямар ч байсан ингээд одоо бол хэвийн горимд шилжсэн. За хаврын нөхцөлд бол техникийн нөхцөл хэрэглэлт хэвийн горимд ороод энэ явган хүний зам талбай бол танилцлагатаад явна гэсэн юутай байгаа. Энэ хоол биш ер нь олон тохиолоор бид бүхэн харсан л да нөгөө гадны хэсэгт дийлэн бүтээн байгуулалт хийгдчихдэг. Гэтэл газар доороо олон жилийн насжилттай шугам хоолой байгаа байхгүй гэдэг те үл харгалзан хийгддэг штэ. Дараа нь яалтчгүй гэмтэл гарангууд айл өрх мэдээж халуун утуу усгүй дулаангүй байж болохгүй ухах төнхөх одоо асуудал гардаг штэ. Энэ дээрээс мэргэжлийн хүний хувьд ямар байр суурьтай байдیں۔ Цаашдаа яаж анхаарч ажиллавал ер нь зүгээр юм шиг санагддаг юм. За бүтээн байгуулалт яг одоо өрнж байгаа сайхан ч гэсэн яг одоо энэ цэвэр усны шугам хоолойг бол за цэвэр усны шугам хоолой дээр бол тэнхлэгээс цаашаа 2 тийшээ 5 м гэж заасан байдаг. За бохир усны шугам хоолой дээр бол тэнхлэгээс цаашаа 2 тийшээ 6 м гэж заасан байдаг. Тэгэхээр одоо энэ аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа шинээр бүтээн байгуулалт хийж байгаа газрууд маань бас энэ аж ахуй нэгжүүд маань өөрсдөө энэ яг хуулиа мөрдөөд ажиллах юм бол бид нар энэ 6 м 10 м газар дээр бол нөхөн сэргэлтээ хийгээд өөрсдөө энэ дээр ажиллаа хийгээд явах бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр одоо ингээд саяхан л хийгдсэн шинэ нөхөн сэргэлтүүдийг байхгүй болгож байгаа ч гэсэн айл өрхийг устдаа болгох, Дархан хотыг устдаа байлгахын төлөө бол энэ ажлуудыг хийхээсээр аргагүй байгаа. За тэгээ буцаагаад бол одоо хэвийн горимд нь бол оруулж өгөх нь бол хамгийн нэн чухал ажил болж байгаа.
Агаарын Тэмбэртөөр дулаармагц дархан улсын хувьцаат компани тухайн эсгийн явгууны замыг эргэж эсэргэн хэвийн байдалд оруулна гэдгийг мэдээллээ. Энэ мэдчлэн олон жил болсон шугам хоолон гэмтэл ухаж засварлагаас өөр аргагүй байдал нь хийгдэд удаагүй бүтээн байгуулалтын ажлын сүйдэлд хүргэж байгаамаа. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоо чухал. Нөгөө талдаа нэгэнт ухаж сэндээчсэн хэсгийг эргэж хэвийн байдлын заавал оруулж байх иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангахыг мэргэжлийн байгууллагуудад уламжлалаа. Дархуул аймгийн Төв хийд Харагийн дээр рекламын гэцэг даржаалын хийдээс сүрээр дарагч хэмээх гал морин жилийн өнгийг сурвалжлалаа. Шороо өхрийн шинжээр байгаль цагуурын нөхцөл байдлыг шинжилдэг бөгөөд улс орны хувьд буянтай жил гарахаар байна гэлээ. Харин хаврын 3 сар болон тэргүүн саруудад бага зэрэг гантай байх төлөв ажиглагдаж байна. Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн хувьд шороо өхрийн шинжээр үзэхэд эдэр залуустай амгалантай, нялхаста дунд зэрэг хөвгчдөд биеийн ихрээлүүштэй жил гарч байна. Эдэр залуустай амгалантай гэдэг нь хөдөлмөр эрхлэлт, идэвх санаачлаг, амьдрал ахуй дахид сарах боломж илүүтэй гэлтгэж байна. Харин нялхас буюу эгэл ардын амьдрал дунд зэрэг ахмад наснууд биеийн ихрээлж, эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэсэн утгатай гэлээ. Мөн энэ жил өвчин зовлон дэгдэлт ихсэхгүй, харин төр засаг, хууль цаазын бодлого арай чангарах, нийгмийн зохион байгуулалт, дэг журам хандлагатай жил харагдаж байна гэж мэдээллээ. Та бүхэндээ ирж буй 17 дугаар жарны гал морин жилийн сашин мэндийг хүргье. За монголчууд эртээр үеэсээ бол энэ шинийн 1-ээс 15-ны хооронд бурхан багш их дүүцэн тэмдэглэж өнгөрүүлж ирсэн. За энэ дээр бол одоо бурхан багш эр төвлгаанаа одоо үзүүлж эсний одоо тэмдэглэж буюу хураадаг юм сар өдрүүд болгож ингэж тэмдэглэж ийсэн. За энд бол жил монголчууд жилийн ихэн гэж үздэг. Тэгээ жилийн ихэн дээр бол одоо засал заваа шамдаж аль болохоор эрэг сайныг бодож ингэж өнгөрүүлдэг юм учиртай. За тэгээд морин жил бол одоо дэлхийд болон одоо ингээ түүх үзэхэд бол их л өрнөнд дэврэн ийм үйл явдлууд болж исэн юм түүх байдаг. За энэ дээр бол монголчуудын хувьд бол бас морин жил их стата сайхан жил гарлаа гэж би дотроо сүсгэж залбирч ингэж байна. За энэ 6 ёсонд бол нийтээрээ шинжгэд бол шороо өхрийн жилч гинөө одоо будаа өр гэдэг ч юм уу энэ нийтээрээ бол бас янз бүрийн юм харагдана лээ. Одоо бороос жоохон татруулч гэдэг юм уу өндөртөөч гэдэг юм уу нэг юм байдаг. Гэхдээ энэ бол нийтээрээ байдаг юмыг л ингэж хэлсэн байгаа даа. Гэхдээ бид нар энийг өөрчилдөх бас боломж байдаг. Яагаад тэгж чам гэхээр бидний одоо энэ одоо бие сэтгэлээр хэлж байгаа үйл болгон бидний гадны орчинд нөлөөлж яадаг, сав ертөнцид нөлөөлж яадаг. Шим ертөнц ямар хөө байна? Сав ертөнц тиймэрхүү л байдаг юм учраас. Жишээ нь шим ертөнц гэдэг маань тэр амьд организм одоо хүм амьтныг хэлж байгаа. Сав ертөнц гэдэг нь дэлхийн газар дэлхийг ингэ хэлж байгаа. Тэгэхээр энэ газар дэлхий сайн сайхан байх нь одоо хур устай элбэг дэлбэг байх нь бол энэ хүмүүний одоо ажимдэрл бие сэтгэлээс үйлдэж байгаа үйлүүдээс хамаардаг байх нэ. Тэгэхээр бид нар бие бинийгээ хүндэтгэж, эвтэй нартай байж, за тэгээд зөв үйлийг үйлдэж, зөв бодол санааг үүсгэж, за зөв одоо хэл үйлдэлийг үйлдэж ивэл тэр тухайн жил бол тэр нар хуртай, одоо зун туслантай, одоо намаржаатай, за өвлөн сайхан өнтөө хаврын салхи шуургагүй юм сайхан болох бэлэг ирэл зохиод юм байна. Тэгэхээр та бүхэндээ одоо бас энэ ийг танилмдуулаад одоо биеийн хүндсэн дээдсэн эв түнжинтэй байхыг одоо би сэтгэлээрээ сайн сайхан зөв зүйлд одоо тэмүүлсэн юм жил болгож өнгөрөөгөө гэж одоо айлтгая. 12 жил 60 жилийн мөчлөгөөр давтагддаг бөгөөд 60 жил бүр өөр нэр өнгөтэй байдаг. Энэ жилийн хувьд сүрээр дарагч хэмээх нэртэй байгаа юм. Сүрээр дарагч гэдэг нь их хэрүүл тэмцэлгүй, өсөглөн өвчин зовлон багтай, нийцтэй тогтун, эерэг утгатай нэршил юм. Тиймээс нэршил зурлагын хувьд агуулгаараа бол эерэг сайн жил гэж дүгнэж байгааг онцоллоо. Дараагийн мэдээ, Дархуул аймагт Улаанбурхан өвчний нэг тохиолдол батлагдсантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас ойрын хавьталд тандалт судалгаа хийн ажиллаж байна. Одоогоор багтлагдсан тохиолдлын 70 орчим хавьтал байгаа бөгөөд тухайн иргэдэд харьяаллын дагуу эмчилгээ хийгдэж байна. Өдөр буюу 23-ны өдөр Улаанбурхан өвчний нэг тохиолдол Дархуул аймагт лабораторийн шинжилгээгээр батлагдсан байгаа. За энэ тохиолдол маань бол 2 настай хүүхэд байгаа.
За товлын дархлаажуулалтанда буюу Улаанбархан өвчний эсрэг одоо вакцинд хамрагдаагүй байсан юм хүүхд бол өвдсөн байгаа. За одоогоор халдвартын тасагт хэвтийн эмчилүүлж байна. За биеийн байдал бол хүнд өтөр юм байгаа. За эрүүл мэндийн газраас бол ойрын хавьтлуудыг тогтоох тандал судалгааны ажлууд бол хийгдээд явж байна. За одоогоор бол 70 гаруй ойрын хавьтлыг бол тогтоогоод голомтын хариу арга хэмжээ болох дархлаажуулалтын ажлыг бол эхлүүлээд явж байна. За энэ дархлаажуулалтын ажил маань яадаг вэ гэхээр мэдээж вакциндаа хамрагдаагүй тий одоо ямар нэг халдварт өвчнөр өвдөөгүй одоо одоогийн байдлаар шинж тэмдэггүй байгаа ойрын хавьтлуудад бол хийгдээд явдаг байгаа. За ихэнх ойрын хавьтлууд маань өөрөө хүүхдийн тасагт хэвтийн эмчилүүлж исэн болон хүүхдийн засгийн хүлээ авахар үзүүлж исэн хүүхдүүд байгаад байгаа. Тэгэхээр мэдээж өвчний учир хэвтэж исэн хүүхдүүдийн бол дархлаажуулалт бол хийгдэхгүй. Тэгээд бол эмчийн хяналт болон өрхийн эмнэлгийн хяналтанд бол ороод явж байгаа гэсэн үг. За Монгол Улсын хэмжээнд бол товлолт вакцинуудад хэрэглэгдэж байгаа вакцинууд бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол баталгаажилтаа авсан. За олон улсын хэмжээнд хийгдээ чанарын шаардлага хангасан ийм вакцин байдаг. За тэгээд сүүлийн одоо өнгөрсөн 25 онд ч гэсэн тохиолдлууд гарахад за тохиолдлуудын маань бол 70 гаруй хувь нь товлын дархлаажуулалтанд хамрагдаагүй байсан. За одоо Монгол Улсын хэмжээнд гарч байгаа дэгдэлтийн хувьд ч гэсэн за ер нь нэг 75-аас 80 орчим хувь нь товлын дархлаажуулалтанд хамрагдаагүй аль эсвэл бүрэн тунгүй хүүхдүүд бол илүү юм өвдөх хандлагатай байгаад байгаа. За одоогоор бол ер нь нэмэлтээр 10-аас 15 насны хүүхдүүдэд бас дархлаажуулалтыг сая цагаан сарын өмнө бол зохион байгуулсан. За яагаад 10-аас 15 насыг сонгож зохион байгуулсан юм бэ гэхээр за нийт өвдөж байгаа хүмүүсийн дийлэн хувийг нэгдүгээрт эзэлж байна. За хоёрдугаар гэх юм бол 9 сартай 2 настай товлынхаа дархлаажуулалтыг авсан ч гэсэн за дархлаажуулалтын маань хамгаалах чадвар тодорхой хугацааны дараа буурдаг учраас 10-аас 15 наснд бид нар дархлаа сэргийх үүднээс нэмэлт дархлаажуулалтыг бол хийдэг. Тэгээ энэ дархлаажуулалт маань одоо ч гэсэн одоо үргэлжлээд хийгдэн. Тэгэхээр яг энэ дархлаажуулалтанд ороогүй хүүхдүүдэд дархлаажуулалтанд нь хамруулаарай. Мөн товлынхаа вакцинд бас хүүхдүүдэд бүрэн хамруулаарай гэж зөвлөмөр нь. За Улаанбархан маань өөрөө агаар цэцлийн замаар халдвардаг халдварлтын зэрэг маш өндөртэй өвчин. За бараг вакцингүй хүүхдтэй зөрүүд өнгөрөхтөдийг л халдах боломжтой гэж ойлгож байна. Тэгэхээр ийм халдвартай өвчин боловч энэний эсрэг сэргийлж болох одоо хамгаалт буюу вакцин байгаа учраас вакциндаа бид нар маш сайн орсноор за сүргийн дархлаа үүсчтэй олноороо бүр нийтээр өвдөхгүй байх энэ боломжийг бол вакцин хангаж өгөх байгаа. За ер нь бол товлын вакцинд хамрагдуулах хүүхдүүдийн 90 гаруй хувь нь бол сар тутамдаа хамрагдаад явдаг. За өмнө нь бол ингээ 99%-тай 100%-тай явдаг гэсэн вакцин сүүлийн жилүүдэд бол одоо ингээ нэг 90%-тай 95%-тай гэдэг ингээд яваад байгаа. За энэ маань бол нөгөө л нэг одоо вакцины эсрэг буруу ташаа мэдээлэл давтах ямар нэг үндэслэхгүй мэдээлэлд итгэх зэрэгээс бас шалтгаалж үүсэж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо яг 9 сартай 2 настай хүүхдүүдийн маань бол за нэг 90 орчим хувь нь бол дархлаажуулалтанд хамрагдсан байгаа. За өвчний одоо шалтгаанаар бас хоошилж болдог. Яг вакцин хийх үед за том төс өвчнөр өвдөх гэдэг юм уу ямар нэг халдварт өвчнөр өвдөх харшил сэтрэх ийм тохиолдолдод вакциныг одоо хойшлуулдаг. За хойшлуулсан ч гэсэн одоо дараагийн сардаа ирээд нөхөн дархлаажуулалтанд хамрагдах боломж бол байдаг. Тэгэхээр нөхөн дархлаажуулалтаа ч гэсэн одоо бол хийлгэж болно гэсэн үг. Мэдээж нөгөө агаар төслийн замаар халдварлаж байгаа учраас бид нар шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байх, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд амны хаалтыг тогтмол хэрэглэх, гарын ариун цэврийг сахих. За одоо улирал солигдож байгаатай холбоотой хүүхдүүдэд дулаан хувцлах, дархлаа дэмжих, хоол хүнс хэрэглүүлэх зэрэг энэ үйл ажиллагаануудыг бол хэрэгжүүлнэ. Мэдээж хамгийн чухал нь бол одоо вакцинжуулалт болчиход байгаа. Тэгэхээр вакцинжуулалтаа хүүхдүүдэд бүрэн хамруулах ийм шаардлагатай байгаа. Улаанбархан өвчний үед халууралт 1-4 өдөр үргэлжлэн дүдний салст өрөвсөх, хамраас нус гоожох, ханиалгах, амны салстад улаан хүрээтэй цагаан толб үүсэх, бие сулрах, цочромхой болох, уйлагнах, толгой өвдөх, хоолн дургүй болох, нойр хямрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Шинж тэмдэгдээр нэмэгдээд чихний хар хэсэг нүүрнээс эхлэн толбод гүвд рүү тууралт гарч эхлэх бөгөөд доошлолцоор бүх биеэр тууралт гарна. Тууралт арилгахтаа гарсан дараалалаараа ялимгүй хогжрууд гуужилт бүхий хүрэн боронгийн нөсөө үүсэх бөгөөд 1-7 хоногийн дараа харилна. Иймд Улаанбархан өвчнөөс урьдчилан сэргийлэн товлолт болон нэмэлт дархлаажуулалтад хамрагдан эмч мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа зөвлөмжүүдийг дагахыг уриалж байна.
Хөтөлбөр үргэлжилж байна. Цагаан сарыг уламжлалт баяр болгон тэмдэглэдэг нь шинэ оныг өнтөөд авч урин дулаан цагирч малчны гэрт төлийн дуу цангинсан баяр хөөртэй шинэ хаврын улирал эхэлснийг өрөөж буй бэлэгдэл юм а. Гэхдээ заавал шинийн 15-нд багтааж заслаа хийлгэх ёстой гэдэг нь нэг талаараа өрөөсөл үзэл гэдгийг хамлам хэлж байна. Дархуул аймгийн Төвхийд Харагийн Даригламын гисэгт оржоолон хийдэд жилийн засал номоо хийх иргэдийн хүл хөдөлгөөн ихтэй байна. Тус хийдэд хуваарийн дагуу хурал ном айлтгаж байгаа юм. Монголчуудын дунд заавал шинийн 1-ээс 15-да багтааж заслаа хийх ёстой гэдэг түгээмэл ойлголт тархсан байдаг. Тэгвэл энэ нь нэг талаараа өрөөсгөл үзэл юм а гэдгийг онцлог хэллээ. Тухайн жилдээ хавартаа багтааж засал номоо хийх боломжтойг хийдийн хамглаа мөнгөсөх ярьж байна. Шинийн 1-ээс 15-ны хооронд бол одоо бурхан багшийн их дүүцсэн өдрүүдэд чамбарлж байгаа гэж ном хурдаг. Тэгээ хөрөөлүүд хурдаг. За жишээ нь өнөөдөр бол шинийн 7 байна. Шинийн 8 бол тасаасан болтой. За энэ дээр бол шинийн 8-ны хурал дэрхийн мандал шивэ тэргүүтээ хөрөөлүүд хурж байна. За шинийн 10, 11 ингээд хурлууд орно. 14-нд бол одоо давхар хөрөөл гэж өндөргийн хөрөөл байна. Шинийн 15-да бид найдан жоох энэ төр хурдаг. За энэ дагуу бол бид бүх ном хурлуудаа хурна. За мөн одоо жилийн засал байна. Одоо морь жилтэй хүний одоо энэ жил морь жил уран гарч байгаа учраас морь жилүүдийн засал. За энэ суулган жилтэй усууд энэ жил морь жилийн хас жил гэж байгаа шүү гэлээ. За тэрний засал заваа суудлын нэгний заслын тэр бол бүх номнуудыг ингээд өргөн дэлгэр уншиж байгаа. Тэгэхээр та бүхэн манай хэлцүүдээ засал заваагаа за шамдараа мөн одоо заавал 15 гэхгүй энэ хаврын сар дотор ингээд жилийнхаа эхэн дээр ингээд ном засал номоо хэлчихвэл тэр засал ном болно. Тэрнээс 15 дотроо заавал гэх юм байхгүй гэж ингээд бас сануулсан айлтгая. Тэгээд та бүхэндээ сар шинэ дэ сайхан шинэлж би сэтгэлээрээ зүв байхыг хичээж өнгөрүүлээрэ гэж одоо сүсэтэн олондоо айлтгая. Жил бүр харшчил жил орсон мэн голосон хүмүүс заслаа хийлэгдэв. Энэ жилийн хувьд хулган жилдээ хүмүүс их харш, дахиад туул жилдээ хүмүүс бага харш, морь жилдээ хүмүүс жил орсон засал, мөн нэг цагаан мэнгэ голосон хүмүүс мэнгний засал хийлгэнэ. Харин баар нохой жилдний ивэл жил орж байгаа учраас ивэл жилийн засал хийлгэн гэлээ. Эдгээр заслыг заавал нэг дор биш цагаан сараас эхлээд жилийн дундуур, жилийн сүүлээр уншуулахад боломжтой. Хүн бүр өөрийн суудал нас мэнг зэрэг харгалзан ямар засал тохирохыг нягталж анхааралтай хандхан чухал юм а гэдгийг мэдээлж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ сар шинийн баярыг тохиолдуулан жаргалан төсөх ирээдүйд цэцэрлэгийн хамтуулан Монгол өвөг уламжлалаа дээдлэн өвлүүлээ танин мэдхийн уралдаанд арга хэмжээгээ зохион байгууллаа. Сар шинийн баярыг угтан жаргалан төсөх ирээдүйд цэцэрлэгийн хамт олон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол уламжлалаа дээдлэн өвлүүлээ танин мэдхийн уралдаанд арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд багшууд төдийгүй эцэг эхчүүдэд Монгол наадгай болон үндэсний хувцсны соёлыг таниулах зорилготой юм а. Тэмцээний нээлтийг багш нарын ардын бүжгийн мэдчилгээгээр эхлүүлж Монгол ахыг бүрэн бүрдүүлсэн иж бүрэн тогтчлттой Монгол гэр зохион байгуулсан арга хэмжээний өнгө төрхийг улам тодтогч байлаа. Уралдааны гол хэсэг болох шагаа шүүрэх, шагаа няслах наадгайнууд нь эцэг эхчүүдийн авахалж самбааг сорьсон бол үндэсний хувцсны танилцуулга нь маш өвөрмөц байлаа. Эцэг эхчүүд Монгол үндэстэн ястны олон төрлийн дээл хувцсны утга учир хийц загварыг тайлбарлан таниулсан нь хүүхдүүдэд танин мэдхийн томоохон мэдлэгийг олгосон юм а. Өсгөрөөдөө цэцэрлэгийн хамт олон бас сар шинэ зориулсан шагаа наадгай тэмцээнийг эцэгхийн дунд зохион байгуулж байгаад бас баяртай байна. Тэгээ миний хувьд сая шагаа шүүрэх уралдаанд нь оролцлоо. Тэгээд бас дээд оноо 6 оноо байсан бол би тэр 6 оноог нь авлаа. Тэгээд багтаа бас хувь нэмрээ оролцуулаа. Шагаа наадгай тэмцээн бол уламжил ёс заншилтай. Өөр жоохон хүүхэд байхад л одоо шагаа хар шүүрэх, морь уралдах, мэлхий өөрж тоглох энэ бол бидний яг уламжил тоглоом учраас миний хувьд бас мэддэг байлаа. Тэгээд надад бас амархан байлаа. Хүүхэд багтаа тоглож байсан болохоор өнөөдөр ингээд танай хамт олон бас энэ сайхан шагаа наадгай тэмцээнийг зохион байгуулад тэгээд эцэгхүү цагийн төвтэй оролцож байна. Тэгээд бас сар шөнийн мэндийг та бүхэндээ бас төвшүүлье. Үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа энэ үйлс бол үнэхээр их талархалтай хандж байна. Ялангуяа бидний үеийн залуучууд маань үндэсний хэв соёлтэй энэ аж амьдралынхаа талаас ер нь бол ингээд жоохон мартагдаад ирсэн байгаа. Үүнийг одоо бидний үед ингээд түгээн дэлгэрүүл сэргээснээр үүх хүүхдүүд маань хүртэл ингээд өвлөгдөн дамжигдах энэ үйлсийг ингээд дэлгэрүүлж түгээж байгаад үнэхээр их талархууштай хандж байгаа. За чагаагаа тоглох те бүхтэг наслах, шагаа шүүрэх гэх мэт энэ одоо үндэсний энэ тоглоомнуудыг
бид өөрсдөө үлгэрлэн зааж өгөх учиртай. Гэвч одоо ингээд орчин үед бол ингээд соёлцноос холбоотойгоор тоглоом наадгаа магтсан байгаа аахгүй. Тэгэхээр үүнийг сэргээж зааж түгээн дэлгэрүүлэх боломжийг бас олгож байгаа дээр үнэхээр талархууштай хандж байна. За манай Үс Хэрээдүйн цэцэрлэгээс одоо сар шөнийн баярыг тохиолдуулан эцэг эхчүүдэд нь Монгол өв соёлоо уламжлалт үйлдэ гэсэн юм уриалгатай тань мэдхүүн одоо уралдаан зохион байгуулдаг. За энэ жил бид мөн одоо 6 бүлгийнхаа хооронд мөн багш ажилчдын баг оролцоод 6 одоо төрлөөр эцэг эхчүүдийн дунд энэ Монгол өв уламжлалаа таниулан үлдээ. Одоо хүүхдийг бага наснаас нь Монгол ах уяас ажлаад танилцуулж одоо тэдний зүрх сэтгэл Монгол дархлааг бий болгох ийм одоо үндсэн зорилготойгоор энэ хүү тэмцээний одоо хийж байна. Баг хол хамт олноо дэмжсэн шагаан шүрэгч ямар эвдүү шаарддаг юм бэ? Бид нар чи одоо ер нь гэртээ хэр тоглодог вэ гэдэг ингээ хоорондоо ярилцаад өгнөд те. Ингээд ярилцж байгаа л одоо биднэрт энэ Монгол өв соёлыг эцэг эхчүүд ухамсарлаж байна. Гэр бүлдээ илүү одоо энэ орчин бүрдүүлж хүүхдтэйгээ те дэлгэц биш, ухаалаг утас биш яг халуун дулаан амьд харилцааг үүсгэж ялангуяа шагаан наадгаа гэртээ одоо илүү түлхүү тоглох юм бол хүүхдийн гарын жижиг болчин хөгжүүлгээс ахуулаад тоо сурах тийм ээ ажиглах чадвар, оюунлаг байдал ингээд гих мэт маш олон ур чадварууд нь төгждөг. Манай үндэсний уламж тоглоомуудад үнэхээр агуу түүх соёлтой байдаг. Хүүхэд бүрийн авьяас чадварыг нээж Монгол сэтгэлгээтэй зөв иргэн болгон төлөвшүүлж буй жаргалан төсөв ирээдүйн цэцэрлэгийн үе таалга эцэг эхчүүд бяцхан өөрсдийн өмнө үргэлж нээлттэй байна. Тэмцээний үйл ажиллагааг дэмжиж Монгол гэрээж бүрэн тохижуулсан орчиндоо хамтран ажилласан Томон Томос дархан салбарын хамт олонд талархал илэрхийлье. Малчид иргэд тээвэрчдийн анхааралд өнөө шөнө цас орж салхишуургатай байх тул зам даваа гүвэнд үзэгдэх орчин хязгаарлагдаж халдиргаа хулгайтай байхыг анхааруулж байна. 2026 оны 2 дугаар сарын 24-ний 20 цагаас 2 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэл цагаагаар урьдчилсан мэдээллээр Дархуул аймаг орчмоор үйлшин шөндөө цас орно, өдөртөө цас орохгүй салхи баруун хойноос секундэд 6-аас 11 м, шөндөө хасах 25-аас хасах 30 градус, өдөртөө хасах 13-аас хасах 18 градус хүйтэн байна. Төвийн мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Маргаашийн дугаараар уулзлаа. Түр баяртай.